Өөрт чинь тохиолдсон уу эсвэл өөр хин нэг тохиолдсон уу? Энэ өөр хүнд тохиолдсон. Над тохиолдог явдал. Тэгж яхад яг нэг уулд аваад доош урууд ирсэн чинь хойно явж исэн машин байхгүй болсон. Одоо амтнд маажуулсан гэмээр нэг тийм замаар яг ингээл тэр мошигсон замаар баруун ингээл гэрлэн ингээл машины гэрлэгээл харсан чинь Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. За сайн байцгаана үзэгчдээ. Өртөө дөрөвч завтаа морил. За бид нэр та нарын мэддгээр ямар ч байсан аимшиг гэсэн тодтолтой бүх зүйлийг энчээ зочинтой суугаад болсон үйл явдлуудыг ярьдаг. За подкаст юм уу тийм юм байна. За ер нь надтай адилхан аимшиг сонсох дуртай, аимшиг юм үзэж одоо пост уншиж аимшиг кино үзэх дуртай хүмүүс надтай бид хоёртой цугаагаарай. За өнөөдрийн зочноор билээ. Ананд ирсэн байна. За эхний асуулт болохоор сүнс чөтгөр байдагт итгэдэг үү? итгэдэг. Ер нь бол ууг нь бол би бол өөрийгөө тийм шинжлэх ухааны талдаа одоо нэг тийм хийсвэр зүйл нэг итгэдэггүй хүн болов гэж ер нь бол бодож байсан. Тэгсэн чинь ер нь бол нэг сүүлийн жилүүдэд ялангуяа эргэн тойрны одоо хүмүүст ялч юм тийм сүнс чөтгөртэй холбоотой зүйлүүд одоо айгүй их тохиолдоод байгаа болохоор бол яах чаргагүй ойрын үед бол маш их итгэж байгаа сонирхолтой болсон. За манай нэг асуулт байдیں۔ Ер нь энтертайнменттай холбогдлолтой дүрсний урлагаар хамгийн гоё юм аимшиг кино гэж байдаг те. Тэгвэл хамгийн дуртай аимшиг киногоо манай үзэх санал болгож. Ер нь бол би бол бас аимшиг кино үзээд байдаггүй л хүн л те. Аимшиг кино нас амар айдаг. Тэгээ аимшиг кино үзэхдээ ингээд нэг найз нөхөдтэйгээ үзэхдээ толвол ингээд кино театр эдэрт ороод яг л нэг нүдэрээ л үздэг төрлийн хүн. Ер нь ингэж завсраар нь тийм завсраар нь харж мардаг аимшиг хэсгүүдээр нь харж чаддгүй. Тийм цочих мэдрэмжинд амар дургу. Тэгээд миний яг багада үзчихсэн Paranormal Activity кино бол амар байсан. Ер нь бол тэр баг миний яг анх сонирхож өөрөө үзчихсэн болоод хамгийн сүүлч одоо аимшиг кино гэх юм уу баг Paranormal Activity. Тийм. Нэг зүгээр сонсчихсноор болохоор за ямар ч энэ постерыг оруулчих та нар үзээрэй. Нэлээд том франчайз аа тий Холливуудын кинонд дундаа аимшиг кинонд дунд цахиур хагалж идэх шиг тий нэг ширхэгч сүнс чөтгөр гардгүү хий хоосон зүйл татаж чангаах тий тэрнгүүр тогсон тийм миний зүгээр сонсчихснаар яг баттаа бол мэдээ биш манай найруулагч магадгүй зүгээр жоохон судалгаа хийгээд гаргачих болно миний сонсчихснаар бол ямар ч байсан нэг Америкийн кино академийн төгсөгчдийн дипломын ажил гэж ярьдаг хамгийн ихний дугаар нь одоо ихний анги нь гэсэн үг Paranormal Activity 1 гэх кино гарч ирсэн байна шүү дээ. Нэлээд таны бажет буюу одоо маш цөөхөн жүжигчтэй. Зураг авалтын хүртэл нэг тийм юу шүү дээ. Нэг хяналтын камераар бичсэн юм шиг. Тийм. Нэг тийм амар мэрэгчлэн юм байхгүй хэрнээ хүнийг үнэхээр айц давтуулж чадсан тийм. За тэгвэл манайх үзээгүй юм байвал бүр азтай тийм бараг 4-5 анги гарсан байгаа. Миний санджаар нэлээ эйгүү кино тэр ялж. За тэгвэл өнөөдөр ярих гэж байгаа бид нартай түүх хуваалцах гэж ирсэн шүү дээ. Өөрт чинь тохиолдсон уу эсвэл өөр хин нэг тохиолдсон уу? Энэ өөр хүнд тохиолдсон. Над тохиолдог явдал. Сонсоход бол энэ бол яг зүрхэнд орсон. Энэ түүхийг сонсчод би нэлээд хоног зүүдэлж мөдлөгдөөд тэгжсэн түүх. Яг тэр ах гэсэн бүр яг нүдэнд харагдтал надад ярьж өгчээсэн. Өөртөө тохиолдсон зүйлээ чамд ярьж өгсөн гэсэн үг юм шүү дээ. Яг тэр надад ярьж өгсөн ахад ч бас тохиолдоогүй. Тэр ахын одоо найзд нэх юм уу? За. Тийм. Тэр тохиолж байсан үйл. За тэгвэл ярианд орох уу? За тийм. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг. Энэ хүү бүтээгдэхүүн болохоор 4 төрлийн амттай, 30 мянган соролттой, Boost мод дээр хүртэл 15 мянган соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэ хүү бүтээгдэхүүнийг CU болон гэртээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. За тэгээ тэр түүх болонгууд би 2022 онд нэг кинонд явхад маа жолооч ах надад ирж өгчсэн аахгүй. За тэр болж исэн тэр үйл явдал болсон хүн нь болонгууд бас надтай нэг
кино группт яг явж исэн хахад болж исэн үйл явдал байсан. За тэгээд юу тохиолдсон бэ гэдгсэн чинь Тэгрий чино гэдэг нэртэй кино хийгдэж хахад хөвсгөл авцаа одоо тэр хөвсгөлийн тайга дээр зураг авалттай байж байгаад завхан руу одоо зураг авалтын локейшнийг шилжүүлэх хэрэгтэй болоод шөнө 10 цагт одоо кино групп бөндө хөдөлсөн байлаа. За тэгээд кино групп хөдлөхдөө нэлээд олон машин одоо 20 гаруй машин явна. За тэгээд явхад манай тэр ах маань болонгот өөрөө нэлээд одоо хойгуур авцаа яваад кино группийнхаа одоо машинуудыг бүртгэх үүднээс хойгуур явсан гэсэн. За тэгээд тэр хөвсгөлөөс завхан руу явдаг зам нь болонгот өөрөө амар олон уул давсан шорон замаар их гарсан гол мөрөн одоо их гаталдаг замтай төв замаар явах байна шүү дээ. Тийм засмал замаар яваагүй шорон замаар төтөлсөн байгаа байхгүй замаа. За тэгээд явж итэл 4 цагийн үед нэлээд бүрэнхий үүр цайж эхлээд үүр цайх одоо яг тэр гэгээ орох төхөөд ирж яхад нэг цэнхрөнгөтэй байдаг шүү дээ. Тэгж яхад яг нэг уул даваал доош урууж ирсэн чинь хойно явж исэн машин байхгүй болсон. За тэгээд нөгөө станцаараа асуусан байгаа. Станцаараа асуугаад за тэр байна уу хариу өгөөрэй байна уу хаана явна гэл хариу өгдөггүй. Тэгээд за уул даваад одоо нөгөө сүлжээ мүлжээ байхгүй болоо станцныхаа сүлжээ нь ягаад тэгж байгаа гараад ирэх байлгүй тэгээд урагшаа явж итэл гарч ирэхгүйсэн гэж байгаа юм. Тэр уулаад авч. Нэг ясанд нэг тодорхой хэмжээний 4-5 ч юм уу машин цуг явж байгаад одоо нөгөө араараасаа баг группээр явжсэн чинь нэг машин алга болсон байна. Хойдлон маань яг хойдлон ганцхан машин явжсэн. Тийм хойдлон ганцхан машин явжсэн. Тэр машин байхгүй болсон. За тэгээд бөөндөө буцаж очиж одоо хаяа ийм юм болцоо одоо гол мөрийг гаталдаг. Магадгүй шавар мавар цууцсан байхыг үүсэхгүй гээд хоёр машинд одоо том биетэй ахнар суугаад хөдөлсөн байлаа. За тэгээ буцаж хөдөлж яваад нөгөө давсан уулаа уруудаал яг харагдсан чинь машиныхын гэрэл нь харагдсан гэж байгаа юм. Гэрэл нь харагдаад дахиад дөхөөд очоод харсан чинь бүх хаалга нь онгорхоо. За тэгээд ойртож очоод машиных нь хаалгаар өнгө шагаагаад харсан чинь дотор нь сууж явж исэн хоёр эмэгтэй нэг ихчмэд бүсгүй тэгээ бол нэг охин байсан гэж байгаа. За тэгээд тэгсэн чинь охин нь уйлцсан. Нүрээ дараад ингээд уйлцсан. За тэгээд юу болсон юм бэ гэд харсан чинь ингээд нүур нь улаан ялах болсон. Мааж болсон. Амтнд мааж болсон гэмээр нэг тийм маажуулсан хацран дээрээ цусмас урсцсан. Тэгээ юу болсон гэдгсэн чинь хэлж чадахгүй. Шокнд орсон байна. Паникнд орсон. Юу ч болсон хэлж чадахгүй өөрөө. Тэгээ хажууд явж исэн тэр ихч бүсгүүч гэсэн одоо бас хэлж чадахгүй. Хоёулаа нэлээд шокнд орсон. За тэгээд тэгсэн чинь жолооч нь байхгүй. За жолооч нь хайцсан ингээд тэгс чи хэлэхгүй. За бүнд юутай чи явж хай ямар нэг юм болсон бол тэгээд. За тэгээд тэр ирсэн замаараа буцаад дахиад жоохоо явж хагаад нэг гол гатлаад зам ингээ мошгирдэн штэ. Замаар яг ингээл тэр мошгирсан замаар баруун ингээл гэрэл нь ингээл машины гэрэлгээл харсан чинь яг голын хажуудны бутны дор тэр жолооч ах ингээ доош харцсан ингээ нүрээ талтсан суужсэн. За. Тэгээд тэр гэрэл тэр ах руу туссан чинь машин руу ингээ харсан байгаа. Тэгээ харсан чинь ингээ өөрийнх нь нүур нь бас ингээ нилээн ингээ улаан ялга болцсон. Тэгэнгүүтээ шууд гүйсэн гэж байгаа байхгүй тэр ах. Машины гэрэл харуугүй шууд гүгэл. Тэгээд түүшээ энэ ч одоо цогт яац юм болоо гэд ардаас нь одоо шорон зам дээр 40-50 км/цаг уртаа нэлээд урд явж байгаа шүү дээ. Тэгээ ардаас нь яваад гүйцэхгүй хөөсөн ба. Хөөсөн. Тэгсэн чинь 40-50 км/цаг уртаа яваад хахад гүйцэхгүй ингээд урд нь гараад гүүгэлсэн гэж байгаа. Яа. Нэг тийм сонь би бярт тийх орсон. Тухайн үеийн үзэгдлийг харах юм бол амар л юм байна те. Тийм. Тэгээд ингээд хараал тэгсэн чинь улаан ирээн болцсон. Тэгсэн шууд ингээд парк гээл гүйцэн баг. Тийм. Тэгэл арай гэж нэг донслоготой зам дуусаад шолон зам дээр дахиж урдуур нь гараад хашид зогсоод бөөндөө буусан чинь нөгөө нэг тэр ах маань болонгууд гээд сонин ингээд аваа гаргаад ерөөс монгол хэлээр ярихгүй байсан гэдэг ч байгаа байхгүй. Сонин аваагаар л яриад тэр яриаг нь ойлгохгүй ингээд нэг араатан шиг нэг жоох архираал тэгээдсэн гэж байгаа. За тэгээд нөгөө нэг ах нар чинь бөөндөө дөрөв талаас нь бүчиж авч жагаад дөрөв мөчн дээр нь дараа газар унгаагаад тэгэл тий харсан чинь нүдэн цавцгаа болчихсон. За. Тэгээд бөө тэр тэгрий ч нөгөө киноч өөрөө бөө мөтэй холбоотой кино юм шиг үл би үзээгүй л дээ. Тэгээд тэгсэн чинь тэр бөөгөө дагуулж яг бодит бөөтөө явж таарад тэр бөөгөө буулгаж ирээд асуугаад за энэ хүн яач вэ гэдгсэн чинь за лусын хорлол болчихжээ энэ хүний биеийн дотор гадны биет орцсон байна. Одоо гялс гарахгүй бол ингээд цааш та насан турш энэ хүний сэтгцэд айгу муу нөлөөлөх магадaltaй. Надад ингээд нэг хадаг, нэг арх аваад ирэх гэсэн ч байгаа байхгүй.
Тэгээд тэр хадгаар ингээд хүзүүн дээр нэг тавьж боож байгаад архийг тэр бөөн нилэн амандаа балгаж байгаад нилэн олоодаа зайлаад тэгээд ингээд дээр нь гарч ягаад гэл тургаал цацсан чинь яг тэр гинт нөгөө нэг цагаанууд нь хавар болж ирсэн нь савдгийг сархтаар дардаг гэж чинь чамд хэлээ. Гэсэн гэж байгаа юм. Тэгэл нөгөө нэг бүүчин шоконд орсон. Өөрөө хүртэл шоконд ороод. Тэгэл манай тэнд явж исэн ах нэлийн том биетэй биерхүү ах үдэ. Тэр одоо жолооч баг бүрэлдэхүүнд өгдөг. Дээр нь гараад нөгөө нэг хоолойг нь боогол багалзууртаа тухайн алдуулсан гэж байгаа. Тэгээ ухаан алдуулж бүр аргаа орсон байна шүү дээ. Бүр аргаа орсон. Тэгэл хэрсэн чинь тэр яах вэ? Зөв өрөөж болоог юм шиг ингээд. Тэгэд ингээд өөрийнхөө тэр хийсэн үйлдэлүүдийг бүгдийг нь санахгүй байсан гэж байгаа юм. Одоо хүртэл тэр ингээд босон үйл явдлаас нэг ч кадр өөрт нь орж ирдэггүй. Тийм юу ч сандгүй тийм. Юу ч сандгүй. Яа ямар юм бэ. За нэлээ их асуулт бол угаасаа мэдээч хэрэг байна. За хамгийн түрүүнийх нь манай эдэ сонирхож байгаа. Тэр хүн яасан бол тийг. Би бас дараа нь нэг юм кино группт явж байхад хамт явж исэн ах гэдгсэн шүү дээ. Харахад бол яа зүгээр. Чи тэр хүнийг дараа нь танилцсан байх нь шүү дээ. Дараа нь танилцсан. Зүгээр. Тэр ярьсны дараа танилцсан уу? Танилцсныхаа дараа сонссон уу? Танилцсныхаа дараа энэ үйл явдлыг сонссон. Тэгэл харсан ч бас эвгүй санагдаж байна. Тийм бас итгэмээргүй. Гэхдээ тэр ах хоёр харангуут зүгээр амар гоё хөвчлөлтэй инээдтэй гоё ах тийм. Сонирхолтой санагдаад одоо тэр нөгөө ихний машинд самартуусан охин гэдэг байгаа шүү дээ. Тэр тэгвэл дараа нь тайвшраад ч юм нэг юм ярьсан уу? Тэр нарийн ширийн нэг нь байсан мэдэхгүй байна. Гэхдээ нэлийн одоо паник нор. Тэгээд юу яасан гэж хэлээ нэрэ. Машина гэл явж байгаа л уул давах тэр голоо гатлал уул давах төхөд ирж байгаа л яаж чи машина гэд өгсүүр зам руу ороод хурд нь удаашсан гэж хэлээ. Тэгээд араага пидер тавьж зогсоогоогүй шууд хаалга нээгээл хойдлын хаалга нэгэнгүүтээ шууд газар болгож ирээд гэсэн гэж байгаа юм. Тэр охиныг. Тэр охин бас зүгээр болов. Надад тэр хүмүүс нь л амар санаа. Мэдхгүй айгүй баха. Тэгээд таараг бах тий. Тэгээд тэр ахыг би ингээ харахад би тань шүү дээ таньж байгаа. Тэнгүүд ингээд нэг тийм том биетэй биш. Нийлэн 50 нас төгсөн нэг тийм амар бяртныхаа харахааргүй баха байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь яг тэр дөрөв мөчн дээр нь дарддаг үед ингээд тэр дөрөв том биетэй залуу дээрээс нь дараад дийлэхгүйсэн гэж байгаа байхгүй. Амар л. За нөгөө бид нэр Холливуудын кинонд их үздэг одоо буруу хэлчихвэ дээ. Exorcism лөө. Тий. Нөгөө биеийг эзэмддэг. Тэгэнгүүт одоо нөгөө христийн шашинд болохоор ингээл нөгөө Байбл уншаал тий ариун ус гээл цацаал нөгөө загалмаагаа барингууд нөгөөд нь ингээл галзуурал бие минээсээ ордог. Нэг ясанд одоо монголоор ярих юм бол савдаг бие рүү орсон гэсэн үг байна шүү дээ. Биеийн бүгдэнд эзэмдсэн тий. Тэгээд хийж байгаа үйлдэл нь бас амар юм тий. Ингээд нүрээ ингээд майцсан. Амар. За миний нэг сонсчихсан нэг түүхтэй нэг огтлцоод байна. Яг би бас сонссон. Гэхдээ тэр нь хамгийн сонирхолтой нь манай нэг найзад өөрт нь болж исэн. За тэгвэл чиний ярьсан түүхтэй адилхан манай тэр найз өөрөө бас сандгүй нэг тийм түүх байна. 2000 нэг 10 онд ч юм уу найрамдал цуслан байдаг шүү дээ. Хүүхдийн найрамдал цуслан. Найрамдал цуслангийн нэг ээлжинд одоо амарч байсан юм байна л дээ найзуудаар. Тэгээ яг амарын хөшөө билүү чи мэдгүй. Тийм мэдэн шүү дээ. Ийм нэг амар гэх нөгөө их уран дээр үнсдэг. Тэгээ нөгөө ийм хайрын хөшөө. Тэр хөшөөний доор манай тэр найзтайгаа маргалцсан юм байна. Яг нарийн ширэнд мэдэхгүй нь яг одоо санаж байгаагаар ярьж маргалцсан. За уйлаад үлдсэн. Найз нь хаяа явсан. За тэгээд тэрнээс хойш яг саяны чиний ярьцтай адилхан одоо тэр манай найз тахтай адилхан кадр байхгүй. Тэгээ нэг сэрсэн. Сэрсэн чи юу болсон? Нөгөө бүлгийнхаа өрөөнд дотор ингээд бүх хүмүүс дээрээс нь харцсан. Ингээд дарж марцсан. Тэ. Тэг юу вэ? Ягаад та нар ягаад таах минь намайг гэж тэ. Нөгөө ухаан нь орж ирсэн баг. За энэ хооронд болсон процесс нь болохоор уйлцсан байж байгаад үлдсэн шүү дээ тэ. Наргалтаад. Тэгээ бүлэг рүү орж ирэхдээ нүд нь арай өөр нь уулан болсон юм. Цусан юм байна. Тэгээ улаан болчоод нөгөө бүлэгт байгаа хүүхдүүд ч айнда тэ. Тэгээ маш өөр хүн шиг юм сонин хөдөлгөөнтэй юм сонин аваа гаргаж. Тэгээд яг хөө зүгээр ам дамжиж ярьж байгаад бид нэр одоо сүулт босол нэг өдөө гадаа явж байхдаа л яар суужсэн зүгээр гинт санчлаа. Тэгсэн чинь юу ч ярихгүй зүгээр ингээ ханлуу эргэж харчаад ингээд мацаадсан гэж байгаа. Улан лөө. Тэг ингээд гараад байгаа юм шиг мэдрэмж нь.
Тэгээ яасан бэ хөө юм уу гэдэг юмгууд ингээ баг өөдсөн. Тэгээ тийм араатаа шиг маа гэдэг ч юм уу. Яг би байгааг болохоор яг нарийн ярьж мэдэхгүй юм л та. Тэгээ нөгөө бүлгийнхэн багш магшиг дуудаад бөөндөө ингээд баг одоо тэр өдөрдөг шиг хүмүүс бөөндөө орж ирнэ. Нөгөө тэгж яг л адилхан дарж аваад. Тэгээд эрүүн дээр нь илүү одоо энэ уруулныхын дээр ингээ амар хүчтэй дараад ухаан оруулахын тулд. Тэгээ мэдгүй баг нөгөөд чинь ингээ шокноос олоод тийчгэнж авах хаалцсан. За тэгээд сэрж байгаа юм тэр байхгүй. Тэгэд энийг хамгийн сонирхолтой нь тэр одоо найзтайгаа би бөөндөө ингээд яг ингээд хоёулын шиг яриа суудаг шүү дээ хөдөөгаад явахад. Яриа сууж харин эднэр ингээд идэв. Өөрөө бол ерөөсөө нэг ч юм сандгүй. А тэр хажууд нь байсан манай найз болохоор бас нэг хамрагч байсан баг. Тэгээ тийм болж байсан гэд. Тэгээ ер нь энэ хүүхдийн туслангуудын бас амар яриа байдаг би тэгж чаад нэг гой хүүхдийн туслангийн тухай одоо энэ нарлаг туслан гэдээ байдаг. Та нарт сонирхолтой заяа. Нарлаг тусланд бүр ингээд алхасгүй амардаг байсан манай нэг танил байгаа. Тэрийг бас урьж оролцож амар ярина. За ингээд ямар ч гэсэн бид нартай түүхэн ингээд хуваалцсан баярлалаа. За ерөнхийдөө бас л нөгөө нэг огтлцдаг зүйлээ одоо энэ жоохон ядаргаатай санаж магадгүй гэхдээ хэлмээр байна. Мэдхгүй чадахгүй газраараа өдөр шорон цагаар тэ хамаагүй битээ яваарай гэж хэлцээ үлмөр байна да. Одоо ийш тийш аяллаар явж бол яг кино бригад учраас олоолаа явж ирсний бас нэг ашиг бас гарсан байж магадгүй шүү дээ. Эмээ яаж мэдвэ зүгээр нэгэн машинтай ингээд явж ирсэн бол байдлаа юуч болсон тий. Тэр охин бүр ингээ галзуурдаг ч юм уу одоо тэр бөөгийн илдгээр бол тэр ах ингээ бүр тэр чигээрээ галзуураад тий дарж авч чадаагүй л. Тэгэхээр юу аюултай айл гэж хэлмээр байна. Хамаг би бол ямар ч гэсэн харцаачлаа. За тэгээ манайханд түгөө уулзсанд маш их баярлалаа. Баярлалаа үрж оролцсонд баярлалаа. За ямар ч байсан тэгээд өртөө дөрөвтөө оролцсонд баярлалаа. Дараагийн дугаараар өшөө илүү амар төхүүдээр хэдүүлээ уулзах болно. Энийг үзэж байгаа хүн хамаагүй та энэ доор байгаа зааврын дагуу орж ирээд надтай энд яриад өөрийнхөө түүхийг хуваалцах бүрэн боломжтой байгаа гэдгийг дахин сануулъя. За тэгээд бүгдээрээ subscribe дараад notification on олгоод хүлээж аваарай. Дараагийн дугаар уулзъя баярлалаа.